Yo soy tu gominola, yo soy tu gominola, osito gomi, 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 gominola. Yo soy tu gominola, yo soy tu gominola, osito gomi, gomi, dulce gomi, gomi. Сайн байцгаана уу хүүхэд багчуудаа. Сайн байцгаана уу телевиз үзэгчдээ. Шинэ сувг телевизээс жил болгон зохион байгуулдаг миний мөрөөдөл Цардмал замын гар зургийн уралдаан 7 жилдээ зохион байгуулагдаж байна. Миний мөрөөдөл Цардмал замын гар зургийн уралдаанаар маань хүүхэд багчууд маань Цардмал зам дээр өөрсдийн хүсэл мөрөөдлөө зурдаг билээ. Ингээд энэ удаа 7 дахь жилдээ зохион байгуулагдахаар энэхүү тэмцээн маань эхлэхэд бэлэн болоод байна. Ингээд хүүхэд багчуудаа бүгдээрээ зураг зурцгаая. Чамагийн гэдэг вэ? Намайг Үрийн Тия гэдэг. Зурж байгаа зургаа танилцуулаач. Чиний мөрөөдөл юу вэ? Би бол маш сайн эмч болох. Тэгээ би эмч болоод алтан чагнуурын эзэн болж байгаа зураг. За сайн байна уу? Хүүхдийн баярын мэнд хүргэе. Өөрийгөө танилцуулаарай. Намайг Баталгаа өвтэй төгөлдөр. За зурсан зургаа танилцуулаарай. Тэнцээ онгоц зурсан байна. Тэгээ энэгээр одоо уус урсаа загас маус зурсан биз дээ, тэ? Ямар утга учиртай зурсан бэ? Би нэг том болоод хөдөө ингээ байшин байгаад энэ дуртай. Тэгээд өөрийнхөө онгоцтой. Яасан мундаг жаал вэ? Тэгээ өөрийнхөө хүсэл мөрөөдлөөр одоо өөрийн одоо онгоцтой болохыг хүсэж онгоцоо зурсан байна. Том болоо хөдөөхий гарч ийм гоё байшинд амьдрна гэд ийм гоё хүсэл мөрөөдлөө зурсан байж шүү дээ, тэ? За ингээд чамд хүүхдийн баярын мэнд хүргэе. Тэгээ манай тэмцээнд оролцож байгаад баярлалаа. Хүсэл мөрөөдлөө заавал биелүүлээрэй. Баярлалаа. Чамагийн гэдэг хоёлаа танилцъя. Муу хөргөл. Чи эдгээр сургууль вэ? 5 дугаар сургууль. За чи ямар мөрөөдөлтэй болох вэ? Тэгээд өөрийнхөө зурж байгаа зургаа танилцуулаач. Энэ миний мөрөөдлийн машин. Энэ миний мөрөөдлийн машин. Энэ би. За ер нь өмнө нь энэ миний мөрөөдөл тэмцээнд оролцчихсан уу? Үгүй аа. За тэмцээндээ баярлалаа. Намайг Болдын Эмүүжин гэдэг. Би одоо 9 настай. Эдгээр сургууль гэж. 8 дугаар сургуулийн 4 А ангид сурдаг. Чи ямар зэрэг төрж байгаа? Би нөгөө том болоод эмч болох мөрөөдөлтэй болохоор нөгөө энэ эмчийн машин тэгээд энэ манай нөгөө ажлын хүн гэдэг ингээд төрслээд байна. Дэш ингэж явахгүй юм боо. Дэш явахгүй. За сайн уу чамагийн гэдэг вэ? Намын зэл. За чиний мөрөөдөл юу вэ? За чамагийн гэдэг вэ? Их хөчлөн гэдэг. 8 дугаар сургуулийн 3 ангиас. Чи ямар утгатай зорьсон бэ? Манай дэлхийн маань цэцэг модоор дүүрэн хүүхэдтэй байсан гэж бодсон. Чи ямар хүсэл мөрөөдөлтэй вэ? Би юу зохион бүтээгч болох юм байна. За зураг тайлбарлаж өгөөч. Би
дэлхийд алдартай тэгээд дорнтойгоо ирээдүйд хэрэгтэй зохион бүтээж болох хэрэгтэй. Энэ нөө юу бол дорнтын газрын зэрэг. За чамд амжилт хүсье тэмцээнд идэвхтэй оролцоорой. За баярлалаа. Сайн байна уу хүүхдийн баярын мэнд хүргэе. Өөрийгөө танилцуулаарай. Мөн хүсэл мөрөөдлөө зурсан зураг танилцуулаарай. Намайг Цэдэнбаалын Эгжин гэдэг. Би энэ зургийг яагаад зурсан бэ гэхээр би Дорнод аймагта амьтны хүрээлэнтэй болохыг хүссэн. За энэ дээр ямар амьтан байна вэ? Энэ баавга юу? Панда. Энэ магой, энэ оцон шувуу, энэ зараа, энэ туулай, энэ анаа. За ийм олон амьтантай амьтны хүрээлэнд Дорнод аймагта байгуулахыг хүсэж мөрөөдсөн байх шүү дээ, тий? За баярлалаа амжилт хүсье. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэнд хүргэе. Баярлалаа. Чамаа хэн гэдэг вэ? Намайг Дасаахан гэдэг. Чи хэдэн настай вэ? 10-тай. Ямар хүсэл мөрөөдөлтэй вэ чи? Тэмээ онох. Хөдөө очиж тэмээ онох. Би ингээд тэмээ онох хүсэл мөрөөдөлтэй. Тэгээд тэмээ оноод явах гэж босоод. Чи ямар хүсэл мөрөөдөлтэй вэ? Би хөл бөмбөгийн тэмцээнд орж ихэнх гоолыг нь хийх хүсэл мөрөөдөлтэй. За зураг тайлбарлаж өгөөч. Min чи би гол юу бөмбөгөө хөшөглөх гэж байна. Юу би Арсенал гэдэг алдартай багт орж юу эхнийхээ голыг хийх амжилттай хөшөглөлтийг хийх гэж байгаа юм. За чи хөл бөмбөг тоглох дуртай. Дуртай. За чамд амжилт хүсье тэмцээнд идэвхтэй оролцоорой. Баярлалаа. За сайн байна уу баярын мэнд өөрийгөө танилцуулаарай. Би их сайхан хөвгтэй Тэмүүлэн байна. За үнэхээр гой зураг зурсан байна шүү дээ. Энэ цагдаа юу? Энэ талаараа танилцуулаач. Би том болоод цагдаалахыг мөрөөддөг. Яагаад гэвэл би их орон Дорнод улсаа хамгаалах гэж цагдаалахыг мөрөөдгөө. За энэ чи юу? Энэ юу юм бэ? Цагдаагийн хэлбэрс. За баярлалаа манай тэмцээнд орж байгаад баярлалаа. Тэгээ хүүхдийн баярын мэнд хүргэе. Хүсэл мөрөөдөлтөд заавал хүрээд мундаг цагдаа болоорой. За баярлалаа. Манай баярын мэнд хүргэе өөрийгөө танилцуулаарай. Намайг Саялмагийн Тэмүүлэн гэдэг. Би 5 ангийн 8 дугаар сургуулийн 5 ангид сурдаг. За өөрийнхөө хүсэл мөрөөдлийг зурсан шүү дээ. Энэ зурагныхаа талаар тайлбарлаач. Би том болоод их байгаль дэлхийгээ хайрладаг ногоон байгальтай орно байхыг хүсдэг. Тэгээд Дорнод аймгаа болон Монгол улсаа ногоон байгаасаа гэж хүсэж одоо мөрөөдөж ингээд ногоон байгалыг зурсан байх шүү дээ, тэ? Хөдөө хээр тавтай. За баярлалаа амжилт хүсье. За дэлгэрэгч маань миний мөрөөдөл одоо цагдмал замын гар зургийн уралдааныг одоо 9 дэх жилдээ зохион байгуулж байна. Тэгээ анх энэ зургийн уралдааныг яагаад зохион байгуулахаар болсон бэ? Анх ирэн хизээ зохион байгуулдаг гэсэн бэ? Тэр талаар нь таяарай. Энэ дэлгэрэгч зохион байгуулдаг байхгүй юу? Шинэ суух телевизийн хүүхдийн цагийнхан зохион байгуулж байгаа. Тэгээд 2007 онд тухайн үед яг улсын хурлын гишүүн мөнхчлөөний зоригт гэдэг дорнод аймагт байсан шүү дээ. Тэрний бие төлөөлөгч нь Мөнхбат гэдэг ах байсан. Тэгээд тэр Мөнхбат анх
хүүхдийн баяраар бие төлөөлөгчтэй албатай хамтраад нэг хүүхдүүдэд зориулсан чиглэсэн ийм арга хэмжээ зохион байгуулъя гэж ярьж байгаад Цардмал замын гар зургийн уралдааныг хийе гэж хамгийн анхны уралдааныг бид нар энэ хэрлэн зочдуудын өмнөх талбайд хийжсэн байхгүй юу. Тэр нь болохоор нэг бараг ихний уралдаан ч л орог 20-30 хүүхдтэй л явагддаг байсан. Одоо өнөөдөр бараг 90 хүүхд оролцож байгаа юм байна. Тэгээ айгүй их тэгээ цагаагаар ийм муухай хүйтэн салхи шуургатай байхад хүүхдүүд маань шохотойгоо ирээд маш их идэвхтэй оролцдог болсон байна. Энэ зургийн уралдааныг дараагийн жилд одоо бүр өргөжүүлээд те арай өөр зохион байгуулалтанд орох хэмжээнд очижээ гэж бодож сууж байна. Тэгээд энэ чинь 2007 онд хэлсэн гэдэг чинь одоо 9 дахь жилдээ байгаад байна нөө. Тэгэхээр эх жил 10 дахь жилдээ зохион байгуулах гэж байна шүү дээ тий. Тэгж анх санаачилж байсан. Үе хүүхдийн цагийн хүүхдүүд одоо та нарын өмнөх үеч бүгдээр ингээд телевизэн тэнд ажил хийгээ явж байгаа тийм мондог хүүхдүүд ч л өөрсдөө зохион байгуулдаг гэсэн. Өнөөдрийн энэ тэмцээнийг ч гэсэн манай шин сувг телевизийн хүүхдийн цагийнхан зохион байгуулж байгаа. Тэгэхээр үнэхээр бас өөрсдөө санаачилсан л гэсэн үг л дээ. Тэгээ өөрсдөө санаачлаад өөрсдөө зохион байгуулдаг ийм тэмцээн байгаа. Тэгээд жилийн жилд өргөжөж ийм олон хүүхдүүд оролцож байгаад баяртай байна. За сайн байна уу? Баярын мэнд хүргэе. Намайг Батгишиг гэдэг. Аха. За өнөөдөр одоо өөрийнхөө мөрөөдлийг зурсан байна тий? Зургийнхаа талаар тайлбарлаач. За би энэ зурган дээр онцгой байдал зурсан. Яг гэвэл энэ эх орноо тийм төмөрт дуулахгүй гэж бодоод зурсан. Аха. Өөрөө там болоод онцгой байдалд ажиллахыг хүсдэг үү? Яагаад онцгой байдалд ажиллахгүй вэ? Эх орноо гал төмрөөс хамгаална. Ямарваа нэгэн осол гэмтлээс үргэлж онцгой байдлын бид бүхнийг хамгаалж авч идэг шүү дээ тий. За өнөөдөр гол мөрөөдөлтэй байна. Мөрөөдөлтөө заавал хүрээрээ чамд амжилт хүсье. За. Сайн уу чимээн гэдэг үү? Намайг хүслэн гэдэг. Чи 1-р сургуульд явдаг уу? 1-р сургуульд явдаг. За чиний мөрөөдөл юу вэ? Би том болоод эм чадна. Тэгээд энэ байсан амьдрал. За баярлалаа мөрөөдөлтөө заавал хүрээрээ. За чамаа хэн гэдэг вэ минь доо? Намайг Турмандах гэдэг. За чи ямар мөрөөдөлтэй вэ? Би нөгөө аав ээжийнхаа гэр бүлийн мөрөөдөлтэй. Энэ яаваа За сайн байна уу өөрийгөө танилцуулаарай. Мөн зурсан зургаа танилцуулаа. За сайн байцгаана намаа мөхцөл гэдэг. Би яагаад энэ зурсан бэ гэвэл манай би одоо дорн дарнаа тийм ногоон орчинтай байхыг хүсдэг. Тэгээд би энэ цэцэг услаад энэ ээж маань цэцэг услаад би ингээд устгаар очиж байгаа. Тэгээд ингээд хөдөө яриалаад бороо ороод дараа нь солонго татаа тэгээд энэ ч жаргалтай нэг гэр бүл хонгийн гэр бүл явж байгаа. Тэгээд за баярлалаа. Телевиз үзэж байгаа ээж авдаа болон хүүхэд багчуудаа баярын мэнд дэвшүүлээ. Хүүхэд багчуудаа хүүхдийн баярын мэнд хүргье. За баярлалаа чамд ч гэсэн баярын мэнд хүргэе. За. Дараа мөн зурсан зургаа танилцуулаарай. Манай Тэдэн балын ануужин гэдэг. Энэ баярлалаа би там болоод баярлахын дарга болно гэж мөрөөддөг. За энэ өнгөнгөр зурсан энэ юу вэ? За барилгынхаа нээлтийг хийгээд ингээ агаарын шар зурсан байгаа юм биш үү дээ тий? Тий. За баярлалаа хүүхдийн баярын мэнд хүргэе. За. Аниг доо чамаа хэн гэдэг вэ? Чамар дөрөгдсөн ба. Нөгөө. За чи ямар хүсэл мөрөөдөлтэй вэ? Миний хүсэл мөрөөдөл юм ч болох. За зураг тайлбарлаж өгөөч. Энэ болгоод манай
Би энэ болгоод манай ээж минь нэмжлүүлж байгаа. Тэгээд өвцөн хүмүүс нь хурдан идэрээсээ гэж бодож. За, чамд амжилт хүсье. Тэмцээний идэвхтэй оролцоод баярлалаа. За, сайн байна уу? Өөрийгөө танилцуулаач, мөн зурсан зураг танилцуулаач. Сайн байна уу? Намаа Сад Туяа гэдэг. Одоо нөгөө байгаль орчин ихээр өнөдөж байгаа учраас би байгаль орчныг хамгаалж байгаагаар сурсан. За, зураг танилцуулаач. Энэ чи юу? Энэ юу вэ? Нохой. За, ингээд гоё ногоон байгаль байгаасай. Манай Дорн Дайм маань гэхгүй бас Монголоос маань ногоон байгаасай гэж одоо хүсэж мөрөөдөж зурсан байх шүү дээ, тий? За, баярлалаа, амжилт хүсье. Хүүхдийн баярын минь төргий. Баярлалаа, танд ч гэсэн. За. Сайн уу чамаагийн гэдэг хоёулаа танилцъя. Манай би байгаа гэдэг би наанаас болсон дээр би байнга сурдаг. За чи ямар мөрөөдөлтэй вэ? Би байгаль орчныг цэвэр цэнцгээр алхахад их дуртай. За чи энэ тэмцээнд өмнө нь оролцож байсан уу? Үгүй. За тэмцээндээ амжилттай оролцоорой. Би татмагийн хүүхэд. Шин сөгдлөөс жил болгон зохион байгуулагддаг миний мөрөөдөл Цардмал замын гар зургийн уралдаан маань 7 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Энэ жил манай миний мөрөөдөл гар зургийн уралдаанд маань 60 гаруй авьяаслаг багчууд маань оролцлоо. Ингээд оролцсон бүх авьяаслаг хүүхдүүдтэй болон дорнотынхоо нийт хүүхдүүдтэй хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэнд хүргэе. Yo soy tu gominola, yo soy tu gominola, osito gomi, 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 gominola. Yo soy tu gominola, yo soy tu gominola.